Одоо залуучуудад бол байр авахтаа тулгарч байгаа асуудал гэх юм бол нэгдүгээр санхүү. За бэлэн мөнгөөр авъя гэхээр бэлэн мөнгө биднэрт одоо хангалттай хэмжээний байхгүй тий. Яагаад байхгүй вэ гэхээр ажил авах. За ажил хийлээ гэхэд салин хангалттай ш. Тийм учраас бэлэн мөнгө бол байхгүй. Тийм учраас бэлэн мөнгөөр байр авах гэдэг бол худлаа. За дараа нь зээлээр байр авъя. Зээлээр байр авъя гэхээр нөгөө хүмүүс нөгөө залуучууд чинь дахиад нийгмийн даатгал төлөвлөлтөөгөө тий. Хүүн өндөр банкн дээр хэр баргийн тийм юу бол гарахгүй. Зээл гарахгүй. Бүр хангалттай хэмжээний цалинтай, доктортой олон жил ажилласан байж гарна. За өөр залуучуудад ямар боломж байна гэхээр гадагшаагаа явж ажиллаж байна. Гадагшаагаа яваад ажиллаа, хөдөлмөрлөлөө, мөнгөтэй болоод Монгол ирээд байр авъя. Тэгээд байр авлаа гэж бодоход цаашаага юу байхгүй. Ажлын байр байхгүй. Мэргэжлэхгүй болцсон. Нэг бол нас нь хөвгчдөж юм. Тэ. Тийм юм. Би өөр ингэсэн байртай. Зээлэр авсан. Тэгээд 6% нөхцлөөр авахд бол жоохон хүндрэлтэй байсан. 6% одоо нэг гарахгүй байх жишээтэй яг тэр нөхцөлд нь авч таарад тэгээд ингийн орон сууцны зээлээр би ээж аав хоёрын нэр дээр байдаг байрыг процент тавьж урьдчилгаанд нь тэгээд авч байгаа. Сарын төлөлт нь хэд нэг сая 600-700 орчим. Гэтэ би дааж төлдөггүй. Эцгийн тусламжтайгаараа бас оролцоогоор ингэж сарын төлөлтөд төлдөг. Хэрвээ тэгээд ээж аав хоёр маань урьдчилгаанд нь тус нэмэр болоогүйсэн бол магадгүй бас л нэг 5-6 жил хөрөмтлөөлж хийж л урьдчилгаагаа бүрдүүлж зээлэнд хамрагдах боломжтой байсан баг та. Байр орон сууцны хэрэгцээ шаардлага бол мэдээж хүн болгонд маш чухал хэрэгцээ. За хэрэгцээ шаардлага нь өндөр байлаа гэд худалдаа авах боломж бол үнэхээр асуудалтай байна. За одоо үед Монгол улсад банкны зээл гарахгүй байна. За дээрэс нь урьдчилгаа төлбөрийг залуучууд бид гэлтгүү ард иргэд бүгдөө бүрдүүлэх боломж нь үнэхээр хомс байгаад байгаа. Энэ цаг үед 3 бохот групп компани хамт олон бидний зүгээс төлбөрийг маш олон болоод уян хатан нөхцлүүдийг гаргаж өгч байгаад болохоор таатай байна. За та худалдаа авалт хийж байгаа бол 100% бэлэн төлөлт бол мэдээж тухайн сарын хамгийн хямд үн байдаг. За дараагийн нөхцөл бол та урьдчилгаа төлбөрөө өөр таатай нөхцөл буюу 15-аас 30% хувьлаад та урьдчилгаагаа байршуулад үлдэгдэл төлбөрөө 96 сар буюу 8 жил, 60 сар буюу 5 жилийн хугацаанд хүүгүүгээр хуваан төлөх компани хувь лизинг гэж гарсан байгаа. За дараагийн нөхцөл бол илүү гадаадд амьдарч байгаа ард иргэдэд зориулсан боломж байгаа. За энэ яаж юм гэхээр та урьдчилгаа төлбөр байршуулах шаардлагагүй нийт төлөлтөө та 24 сарын хугацаанд буюу 2 жилийн хугацаанд хуваан төлөх нөхцөл гэж байгаа. За дараагийн нөхцөл гэх юм бол та урьдчилгаа төлбөрөө 30-аас 70% буюу өөр таатай нөхцлөөрөө байршуулад үлдэгдэл төлбөрөө байр ашиглалтанд орох хүртэлх хугацаанд хүүгүүгээр хуваан төлөх нөхцөл байгаа. Мөн та борлуулалтын албан дээр ирж уулзнаар өөр ямар боломж байна? Танд ер нь ямар нөхцлүүд таатай байна гэдгийг харилцан ярилцж тохиролцсны үндсэн дээр танд байртаа болох боломж байгаа шүү.